Гэхдээ очиж шоронгийн хувцастай айлын хаалга тогшоод тахтай явах вэ? Яаж хоёр хүн гавтаа зогтгож оролцдог байна те? Шоронгоос гарсан ирнэ хашаанаас гаралгүй дараагийн төлөвлөгөөгөө бодож суусан гэхээр гэхдээ очиж цагдаагийн өөдөөс гүйж очдаг бас овоо сэргэлэн гаруугүй юу? Одоо бүр хэдхэн хоногийн дараа шоронгоос суллагдах байсан хэрнээ орох чинь гэж боддоо. Энэ хоёр яг азаа утсан байхаа. Яг азаа утсан байх. За, hi guys. Дараагийн мөрчлөндөө тавтаа морил. За, маш олон хүмүүс миний өмнөх дугаар буюу шоронгоос орголж оролцсон хамгийн бүтлгүүгийн төрхтэй талаар part 2-ыг хийж өгөөч гэсэн хүмүүс маш их байсан. Тэм учраас та бүхнийхээ хүсэлтээр part 2-ыг яг энэ цагт хүргэж байна. За тэгээд part 2 үнэхээр сонирхолтой байх болов уу гэдэг бол итгэлд хүрж байна. За тэгээд олон юм яриад төлөвшөө бичлэгэнд орё те. Та бичлэглээс өмнө лайк дараагүй лайк дараа, subscribe дараагүй subscribe дарж дэмжгээ битэн мартаарай. Бид тухайд 100 мянгалаа болох гэж байна. За тэгэхээр эхний баримт. 2011 онд Джеймс Эдвард Рсел нэртэй хоригдол Вашингтоны шоронгоос оргож чадсан юм байна. Гадаж гарч чадсан тэрээр 22 км зорчим удаа замыг маш хурцтайгаар туулсан юм байна. Тэгэд айлын хаалга тогшоод уцаараа нэг яриулаач гэж болгойсон юм байна. Гэвч тэр нэг том асуудлыг мартсан байсан. Тэр нь юу вэ гэхээр тэр шоронгийн дөрөнд хувцастай байснаа анзаараагүй. Азгүй тохиолдолд хаалгыг нээсэн хүн шоронгийн харуулууд байсан бөгөөд тэр даруй түүнийг барьж авсан юм байна. Гэхдээ очиж шоронгийн хувцастай айлын хаалга тогшоод тахтай явах вэ? Үгүй бас азгүй гэхэд үнэхээр азгүй юу? За тэгэхээр дараагийн баримт. Шинэ Зеландын Хастингс хотын шүүхтэр хоёр хоригдол хамтдаа хүрэгдэж ирсэн юм байна. Тэдэнд нэг боломж олцсон юу гэхээр гүйж зүхтах орлого байсан юм байна. Гэхдээ нэг жижиг асуудал тулгарсан. Тэр нь юу вэ гэхээр тэд хоёулаа гавтаа байсан гэдгээ мартсан байсан. Ингээд зүхтаж эхэлсэн ч хоёр тийшээ зэрэг гүйж баган мөргөөд газар унсан юм байна. Энэ орголтыг тухайн үеийн хэвлэл мэдээлэл юу гэж дүгнсэн бэ гэхээр түүхэнд байгаагүй хамгийн тэнэг орлого гэж нэрлсэн юм байна. Яаж хоёр хүн гавтаа зүхтгож оролцдог байна те? Гэхдээ ядаж л хоорондоо ярилцаа тохиролцсон үстэй ч одоо. За тэгэхээр дараагийн бүтлгүү гэмт хэрэгтнүүд. 2012 онд Бразилийн хоёр хоригдол Карлос Перейра болон Сидней Даг Круз гэдэг нэртэй хоёр хүн хамгийн бүтлгүү аргыг сонгож орох гэж оролцсон юм байна. Тэд нэг өдрийн хоолны дараа хогийн уутанд орж өөрсдөө гаргуулах гэж оролцсон юм байна. Гэвч хогийн уутууд хөдлөөд бүр амьсгалаад байхаар нэг харууд ойртож үзээд тонгоогоод хартал шууд мэдсэн юм байна. Тийхүү тэдний төлөвлөгөө шууд нурж шоронгоос хог болон гарна гэсэн мөрөөдөл нь ийхүү инээдэн болж дууссан юм байна. Гэхдээ яг бодлоо л да хэрвээ хогийн машин л орсон бол яа. Мэдээж хүн л болсон хойно одоо хогийн уутан дотор амьсгална штэ тий. Бас амар штэ. Тэр чи одоо ингээ дээрээс нь даралтаа дарж иж хог руугаа түлхдэг үстэй хогийн одоо машин чинь. Ингээд баригдсан байгаа тултаа л яамаа та тий. За тэгэхээр дараагийн бүтлэхгүй гэмт хэрэгтнүүд. За энэ гэмт хэрэгтнүүд бүр амар сонир. Нэг хоригдол үнэхээр бүтээлч байсан юм байна тухайд. Тэгээ тэр яасан бэхээр өөрийнхөө оронд хөвтүүлчихэр хүүхэлтэй бол өөрхөн гараар уралж хийсэн юм байна. Самрын тосоор одоо толгойг нь хийгээд үсийг нь болохоор өөрийнхөө үсээр наагаад бүр чихвч зүүлгчихсэн байсан байна. Зугтахаар бэлдсэн олсон нь бол үнэхээр өвөрмөц байсан. Орныхон дээрээс харуул яг л унтаж байгаа хүн мэт бол харуулуудад бол харагдсан. Тэр нь юу вэ гэхээр олон жилийн турш шүдний утас суглуулад хооронд нь зангидсан юм байна. Ингээд тэд яасан бэхээр нэг шин бол хашаад авч чадсан. Гэхдээ тэр нь бол хамгийн том алдаа байсан. Тэр болохоор цааш зугтахын оронд зүгээр л хашааны дотор тал зүгээр сууж орхисон юм байна. Шалтгаан нь юу байсан бэ гэхээр төлөвлөгөөнийхөө дараагийн алхмуудыг бодоогүй байсан учраас тэр даруйдаа баригдаж ганцаарчилсан камер дахин хэдэн сар хоригдох болсон юм байна. Уул нь бүр ингээд шүдний утсыг зангидаж оргосон байгаа штэ. Шоронгоос гарсан ирнэ хашаанаас гаралгүй дараагийн төлөвлөгөөгөө бодож суусан гэхээр анханасаа бүх юма тооцоолоогүй орголт байсан гэсэн үг. За тэгэхээр дараагийн баримт. Александр Скармастро гэдэг нэртэй хоригдол тээвэрлэгдэж явах үедээ гинэт зүхтаж гудамжинд найзуудынхаа машин руу орж суусан юм байна. Яв гэж хэлэх одоо орилон бол тухайн үеийн одоо харуулууд болж сонсогдсон. Гэтэл цагдаа нар араас нь бол машинтаа илдэж хөөсөр байсан. Тэгээ машины жолооч байсан найз нь гинт машинаас гарангуутлаа маш хачирхалтай зүйл хийсэн юм байна. Тэр цагдаагийн хэсэг рүү гүйж чингуутлаа намайг дээрэмдсэн машины минь булаагаад аваад цухтаачлаа гэж бол хэлсэн юм байна. Мэдээж цагдаа нар шалгаад тэд хамсдаа төлөвлөснийг бол олж тогтоосон. Ингээд тэр хоёр хоёулаа баригдсан. Тэгээ найз нь юу гэж бодсон бэ гэхээр юунд ч оролцохгүй байж болох байлаа штэ гэж дотроо харамссан юм байна. Гэхдээ очиж цагдаагийн өөдөөс гүйж очдаг бас овоо сэргэлэн гаруугүй юу? За тэгэхээр дараагийн баримт. 2018 онд нэгэн хоригдол арх ууж байгаад баарнд маргалдаж гарч зодтолтыг гэсэн санал дэвшүүлсэн юм байна. Тэр зөвхөн гараараа зодтолцсонгүй эсрэг талын хүний шар аригны шилээр зохиж унгасан юм байна. Үүний дараа тэр цагдаа нарт баригдаж цагдаа нарын машинд бол суусан юм байна.
Цагдаа нарын хэлснээр тэр хүний биеийн байдал маш хүнд байсан бөгөөд хагалгаанд орсон. Хоригдол болохоор зодоо хийснээс гадна согтуугаар жолоо барьсан гэх мэт ялыг бол нэмж өгсөн. Тэр бурууга хүлээж 1 жилээс дээш хугацаагаар хоригдох ял авч байсан ч шүүхтэр очоогүй өөр муж руу зогтсон юм байна. Тэр өөрийгөө нууж амьдарч болох байсан ч гэсэндээ MySpace болон Facebook дээр өөрийнхөө байршлыг нийтлснээр цагдаа нар түүнийг шууд илрүүлж барьж авсан юм байна. Энэ хэрэг нь болохоор олон нийтэд Facebook дээр өөрийгөө илтэлсэн оргогч гэж ол нэр өгсөн юм байна. Гэхдээ амар азгүй үнэтэй Facebook дээр өөрийнхөө байршлыг нийтэлсэн ч баг шиг. За тэгэхээр дараагийн баримт. 2011 онд нэгэн хоригдол ямар ч аргаар хамаагүй оргож гарыг гэж ол шийдсэн юм байна. Шүн дунд цагдаа нар хүчтэй цохилтын чимээ сонсож эхэлсэн ч хаанаас гарч байгааг нь бол олоогүй. Чимээ хэсэг зогсоод эргээд үргэлжилж байсан. Тэд бүх камеруудыг шалгаж үзэхэд нэг өрөөний камерны дүрсийг цагаан давуугаар хаацсан байсан байна. Очоод үзтэл хоригдол орон дээрээ цус болцсон, аимшигтай хавдчихсан гараа барьчихсан сууж байсан юм байна. Тэр үнэхээр гараараа ханны тоосхыг одоо нүдэж шоронгоос гараараа зохиж гарах гэж оролдсон юм байна. Гэвч түүний орлого бүтлгүүдэж гараа маш хүчтэйгээр гэмтээсэн юм байна. Тэгээ яасан бэ гэхээр цагдаа нар сэтгүүлчдэд одоо мэдүүлэг өгөхдөө түүний гараа одоогор үнэхээр хүнд бэртэлтэй байгаа. Дахиж ханны тоосоо нүтгээргүй болсон гэж бол хариу өгсөн юм байна. Бас нүцгэн гараараа орголт хийн гэдэг чинь одоо энэ үү? За тэгэхээр дараагийн баримт. 2010 онд сонин дээр Snoopy буюу одоо нөгөө хүүхлийн киноны дүрд хувирсан нэг хүн буу бариад хоригдлуудыг суллах гэж бол орлого хийж исэн юм байна. Энэ орлого нь болохоор нэг жижиг арал дээрх шоронд хоёр эрэгтэй халтаж ороод нэг нь юрдийн хувцастай, нөгөөх нь хүүхдийн тоглоом шиг Snoopy нохооны хувцастай байсан юм байна. Тэд болохоор ажилчдыг буугаараа сүрдүүлсэн мэт боловч үнэндээ гартаа тоглоом усан буу барьчихсан байсан юм байна. Тэд яасан бэ гэхээр буруу газар руугаа дайрж орсон бүр ирнэстэй байсан. Тэр хоёрын одоо зорьсон одоо хоригдол нь болохоор нөгөө байранд нь байсан. Тэгсэн чинь тэр хоёр байраа андууран гутлаа эсрэг талынхаа байр руу орчихсон байсан юм байна. Ингээд эцэст тэдний орлого нурж хоёулаа баригдсан бөгөөд сэтгцэн имлэг рүү хоёулаа ачигдсан юм байна. Ёо гэхдээ сулгах гэж байгаа хүн нөгөө эсрэг байранд нь байсан байдаг шүү те. Энэ хоёр яг азаа утсан баха. Яг азаа утсан байх. За тэгэхээр дараагийн баримт. Энэ гэмт хэрэгтэн бүр үнэхээр миний төсөөллийг бүр үнэхээр бүр дээд зэгт нь хүргэсэн заяа. Амар сонирм. За нэг хоригдол ингээд оргож үүсхийг одоо хүсээд одоо тийм орлого одоо хийсэн юм төвчлэхүүгээр тэр хөнгөн хамгаалтын хэсгээр нь гарч хоёр хашаа авирч давсан юм байна. Тэр үнэхээр хурдан авирсан юм байна. Тэгснээр нөгөө гутал нь хүртэл одоо хашаандаа зоогдож үлдсэн юм байна. Гэвч дараагийн мөчөд тэр бол том алдаа гаргасан. Тэрний үхээр тэр халтарж унан гутлаа цагдаа нарын гарт дахиад орсон юм байна. Хамгийн хацралтай нь болохоор тэр хэдхэн хоногийн дараа шоронгоос суллагдах байсан юм байна. Ёо бүр ингээд та боддоо бүр хэдхэн хоногийн дараа шоронгоос суллагдах байсан хэрний орох чинь гэж боддоо. Одоо тэгэл ялан бүр хэд дахин нэмэгдэн үстэй те эн чинь. За тэгээд энэ хүрээ дугаар маань өндөрлөж байна. Хэрвээ та бүхэн таалагдсан бол лайк дараа, subscribe дарж дэмжихээ бити мартаарай. Намайг маш олон хүмүүс зургатаар үздэг юм байлээ. Та админч бас зургатныхаа удирдлагаар доошо гүйлгэнглээ subscribe гэдэг нэг тавчсан дээр дарахаа бити мартаарай. За тэгээд дараагийн дугаар дээр та админ ямар төрлийн контент үзэх хүсэж байна коммент дээр бичиж үлдээгээрэй. За тэгээд дараагийн контентоор уулзцаая. Өнөөдөр дашин талд би коммент бүгдийг нь уншдаг шүү. Та админ хүссэн гоё коммент бас надад урам зориг хайрлсан комментуудаа бичиж үлдээгээрэй. За тэгээд дараагийн контентоор уулзцаая.